үнэхээр яваа нэг. Энэ бол одоо яг танаас шиг насны охтуудад янзын байгаас таарч байгаа гэж ихтэй. Одоо их авч байд жинхэнэ хөрөнд даваагаар хийсэн янзтай сайхан. Үнэхээр одоо би энэ дэвтэ хийдэлж эргэлгээд. Миний тийш очоод. Чичдэ. Юу хийж ингэ явж байгаа юм бэ? Та ч энд юу хийж байгаа юм бэ? Ой яа, би нөөс энд биш. Зэвэл маань би чамд ерөөсөө хамаг уучраа нэг үннээ хэлье мэдв. Ингэсэн. Өнөөх олон дотоожууд. Өнөөх шалдан нүцэн хүүхнүүдийн зурагтаа сэтгүүл хүчин чиний байж таарах нэ? Үгүй. Биш гэж бас болохгүй маа. Ер нь тийм минийх болохгүй байгаа юм л да тийм. Мөн. Та жоохон тавтартай байгаарай. Охид хүүхнүүдийн дотоож зардаг газар дотоож зараа зогсож байдаг чинь. Ичгүй нэв чи. Би чамд бүх үннээ хэлэх гээд байхдаа чи намайг буруу ойлгоод байна штэ чи би чамд үннээ хэлье л да чи. Намайг нэс мэрхүү нэш. Яа. Алимны чи манай их нэрт нэг сайхан ойлгуулаад тайлбарлаад өгөөч. Юуг? Юу гэж намайг энд яагаад жоохон ажиллах болсон учрыг чи хэлээд гэл дээ тий. Би таны яах гэж ажиллаж байгааг яаж мэдтээ? Чи юу юм? Өрсөлдөгч нь байна. Юу? Миний юу? Биш ээ, энэ чинь надтай хамт ажилладаг охин байхгүй юу? Нэрийн Номин гэдэг юм. Өрсөлдөгч гэж. Би нэгээр. Та хэн сурч байгаа юм байна? Үгүй чи за. За явъя эндээс явж үзье гэж хэлсэн юм. Үгүй. Би чи явахгүй юу? Нааш. Юу нэ? Өдрийн 6 гаралтыг 2 болгочих юм уу? За наадах чи ингээл сүрж байгаа юм да. Гэхдээ ядаж нэг кино театрт нь киногоо гаргаад PR саяг үзье л дээ. Гэхдээ чи нэг театраас яаж мөнгө олох юм бэ? Олохгүй шүү дээ. Гэхдээ тэгээ яах юм бэ? Хөш. IPTV-д кино зарчих юм уу? Болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ Монгол кинонуудаа театраас бунгууд нь IPTV-д өгөөд гарч байгаа. Наадах чинь байж байгаад IPTV-д орчин гэд хүмүүс кино театрт кино үзэхэ болж штэ. Энд чинь бидний хувьд сүрэл мөнхөө. Наадах чи би ойлгол байна л д. Гэтэ яг одоо чи өвдөр бэлэн мөнгө хэрэгтэй биш үү? Чи энэ их үрийг харалтаа яаж дарах юм? Мэдхгүй дээ. Тэгээд Чи хүүхдэд биш. Чи хүүхнүүдэд юм заадаг юм байна. Үгүй чи яасан юм ойлгодог юм бэ? Үгүй чи бодолтой ч аа. Би тэр машины зогсоолын манай чи тэмээ дохихгүй нэг хүүтэн хариугүй нэг юм уу умгуур юмд би өдөр шөнөгүй ажиллаад сарын дөнгөж 300 мянган цаас аваад ажиллаж байх нь зөв үү? Эсвэл энэ ийм соёлтой зэвэрхэн өндөр цалинтай ажил хийгээд эрүүл мэндийн бодсон дээр үү? Итэ ухаантай зэрэлээд чи. Гэхдээ харин тэгж ярих юм бол чиний энэ ичмэр байна гэдэг баян ажилч биш надад харин үр дүнгүй өгч байгаа шүү. Өндөр цалин авч байна. Тэгээд бас төлөвлөгөөг нь дагуулan биелүүлэх юм бол урамшуул өгч байна. Гэхдээ миний насны хүнд тэтгэврийн хажуугаар нэмэлт орлого болчоор ийм ажил тэр болгон олдохгүй гэдгийг чи өөрөө сайн мэдж байгаа шүү дээ чи. Чинь би ойлгож байна болов уу? Би ойлгож байна. Хүүхнүүдийн гуй хас хөхөөг илгэхэд таны насны хүнд олдохгүй ховрхон боломж. Чимээг үлдээ. Үгүй чинь эмэгтэйчүүдийн барааны худалдагчийн чинь мэрэгжлийн онцлогч тийм чинь. Хүчтэй эмэгтэйчүүдийн дотоож хөхөвжий чинь бас нэг бие ханд нь тааруулж тохируулж үзүүл цааруулж байгаад зардыг байх ёстой чинь. Орлого бодож тэгэхгүй тэгээд өөрөөсөө дураараа тааруулж авбал баяулаа гэд нүр нуур шийдчих. Ямар мундаг наймаач юм бэ? Ээж аваас. Сэвэл маань. Үнэндээ бол би энэ ажлыг чинь тэр муу охин зэхүү хоёрынхаа төлөө хийж байгаа юм шүү дээ. Би туудлаа ярьдаг зүгээр. Чи боддоо. Одоо хоолой чамд яг одоо бид нэг өрөө байрны урдчилгаанд төлж 15 сая төгрөг байна уу? Байхгүй. Чамаг ингээ зүгээр ингээ гівчих чинь хэн нэгэн хүмүүс ирээд чам тэр их мөнгийг гарч нь атгуулж гоо.
Носто мөн гордоо чи. Чи заавал ийм ажил хийж явах яа гэв. Өөр ажил хийж болно шүү дээ. Өгшөж өгч бас. Ээж аваас. Гэхдээ яах вэ би энд эхлээд энэ хүүхнүүдийн левчиг вандаштай зуурална гэж бодохоос бас надад хэцүү санагдаж ил байсан. Одоо бол харин үгүй шүү. Тэ? Ажлынхаа үр дүн гүзэж байна. Салин урамшуулаа аваад харин сайхан байна. Үтгэн тэгдэг. Тэглгүй яах вэ? Охид хүүхнүүдийн хажууд байж байгаа юм чинь. Харахгүй. Би чи ер нь яасан? Хайсаа. Шүн ойлгохгүй балаа авгаа байж чи. Би наач чамд тайлбарлаж хэлээд байгаа би шүү. За хоёул энэ ташигчаад яах вэ? Хоёул гэр оронд очиж явчихраа олъё. Чамайг би охинд чинь хэлнэ. Ээж аваас. Юу уучлаарай. Хүн тэнэг ээжээ. Ирүү саруулах нөхөрлөлтөг байсан найз нөхөр. Одоо нэг ч алга. Гэтэл ээж та хоёр бас их чаргал. Миний төлөө хичнээн зов шансныг бодохоор өөрөөсөө ичж. Одоо тэрийг ярьж явах дээ хүн. Аа. Эмчилгээний зардал. Энэ тарианы мөнгө гээд өдөр шөнөгүй зүтгүүлсэн бол хүүг авуучлаарай. Ээж намайг харах гээд ажлаасаа гарах. Гэхдээ хүн хизээ нэгэн цагт идэгрээд хөл дээр босох юм бол та нарынхаа ачийг хариулна. Тайвшир та миний хөө. Эр хүн чинь тайван ууж байдаг юм шүү дээ. Хөл даалгүй. Энийг үгүй яах юм бэ? Тайвшир.
би заавал хөл дээрээ босноо. Бослгүй яах вэ миний хүү? Босно. Харин та нөгөө мегмар цогт гэдэг хүнтэйгээ намайг уулзуулаад өгөөч. Тэгэлгүй яах вэ? Уулзуулахгүй яах. Харин тэр залуу 2 жил шахам өдөр шөнөгүй байнгын дасгал сургууль хийсний үр дүнд 2 сугт таягтай явдаг болсон гэсэн шүү. Миний хүү хичээх хэрэгтэй. Тэгнэ аваа. Хичээнэ. Миний хүний жахах цай уучих. Аваа та өөрөө уул да. Вау, зүгээр. Өглөө баахан юм уучаа гараад ирсэн. Хөлөнд нь жах хиллэг хийгээдхий. Яах юм бэ? Би өөрөө хийчээ. Чи миний хүү цайгаа ууж. Аав нь зүгээр сууж байгаа. Эллэг байнга хийх юм бол над хөлийн чи мэдрэл сэргэхэд их тустай гэж байгаа шүү. Тэгээд ямар өргөс авсан юм ээжтэй. Тийм түргэн идэх нь хаавайх. Хамгийн гол нь миний хүү төвчээртэй шантрахгүй байх юм ч дээ. Одоо хоёлаа дараа нь тэр хөтлийг аваад тэр цаатлыг Ясаны яралаар голын ширүү урсгалаа гэж яваад. Сайн байна уу? Намайг гэрлээ гэдэг. Сайн байна уу? Танай ээжийн хүсэлтээр таны эрх ашигыг хамгаалах үүднээс өнөөдрөөс эхлээд би таны өмгөөлөгчөөр ажиллах болно. Ашгүй дээ. Баярлалаа гэж. Би бүр яхаа мэдгүй. Үнэхээр хэцүү байна. Би үнэхээр мэдээгүй байхгүй их чи. Миний буруу байхгүй. За тавшир эрдэн туяа. Хуулийн хүрээнд би чиний ярьсан хэлсэн болгоныг чандлан нууцлах үүрэгтэй. Тийм болохоор чи надад итгэж болно. За. Хуулийн хүрээнд таны ярьсан хэлсэн болгоныг нууцаар чандлан хадгалах учраас та эхнээс нь ахуулаад надад босон явдлаа үннээр нь яриач. За. Гэхдээ би яг хаанаас нь эхэлж ярих юм мэдэхгүй байна л та. Өө, янжмаа хичээ. Яасан бэ? Та энийг ямар хачин имжсэн юм бэ? Юу н хачин гэж харин надад аятайхан санагдаад байгаа шүү дээ. Үгүй штэ. Энд чинь хуучирсан. Арай өөр орчин үеийн загвартай эмжээртэй байх хэвээр. Энд чинь хурмын дээл. Би тань зургийг үзүүлээ үсттэй. Дараа. Чи надад ямар ч зураг үзүүлээгүй. Үзүүлсэн. Одоо нөгөө хүн ирээд юмаа болоод байна би яана. Ийм имжээртэй ивэл их гой загтэн штт. Нэрээ энэ аятайхан ч юм уу? Та энийг солиод. За дараа нь. Та энийг солиод ийм болгоод ир. Маргааш ихэд амчих уу? За биз. Энэ материал нь чамд байгаа мó? Надад байхгүй. Та дэлгүүрээс хайжгаад олчих. Нөгөө хүн өнөөдөр 3 цагаас юмаа ирж авна гэдээсэн. Би яаж иж байгаад аргалахыг бодхоос. Би чамаас асуудаг л гэж шиг те. Уг нь надад энэ аятайхан санагдаад байсан. Тийхгүй.
За дүүхүү. Өдөр болго хот руу сүв аваач зарддаг уу? Оо яалаа гэж өдөр болгох юм. Өнжөөл нэг явна шүү дээ. Аа мөн. Тэгээд ийм их сүв зарагдах уу? Зарлаг байд. Энд чинь нөгөө ус мус холиагүй цэвэр сүв болохоор дороо зарагддаг байхгүй. Чэнжүүд булаацалтаалаа. Тэгээд 100 литр сүв хотод юу авах вэ? Дороо шингэн шүү дээ. Колегийн хэдэн өхрийн сүв зарагдаа л гэдэг. Хот руу явах тоолондоо унаа хөлсөж явахаар өөр ингэсэн унаатай болчихвол амар юм биш үү? Харин тийм ээ. Энэ хэдэн төгрөг соглуулад байгаа юм. Ирэх сард нэг унаатай болох санаатай. Одоохондоо яг ингэ явчлаа. Та энэ борнорт таньдаг айл үгүй юу? Манай хадам ах их байд юм аа. Хадам ах чи юм бэлээ? Намсраа? Баян намсрын дүүн байх л дээ. Дүүхүү. Өчигдөр гарсан зурагтаар гарсан заалны барилдаа үзсэн үү? Үгүй. Хорт авдартай гэсэн шүү дээ. Яана хин бэ? Яа нөгөө малын нэртэй. 6 сарын настай. Өөр яана яаж хэлнэ? Өөр гэдэг. Тоному даймер маань өнгөрч. Бурхан минь. Манай ингэж сөрж байна та. Гүнч яг нөгөө дамбад арах байгаад. Юу? Чи дуулаагүй юм уу? Юу? Сарын өмнө өнгөрсөн шүү дээ. Аваа. 30% төлсөн баримт байхгүй ш. Дотор пал хийлгээ хайчих юм. Дахиж битгий юм уу ёрын юм ярьж байгаарай. Та жоохон тавтартай байгаарай. Охид хүүхнүүдийн дотоож зардаг газар дотоож зараа зогсож байдаг юм чинь. Ичгүй нү чи. Дараа их ч өмнө нь хилээгүй ижиж дахин ажил болгож бидрийг зовох ямар хэрэгтэй юм бэ? За ажил ихтэй болол хийж амжаагүй юм багаз. Харин ч чи тэр эрт мэдсэн юм шүү. Ээж нь л энэ оюутлынхаа ажлыг хийгээгүй нэлээд удаж сүүлийн үеийн загварыг ч мэдсэнгүй. Хоцрогдсон юм байна ерөөс. Та ингээл дандаа бурууг өөртөө өгдөө. Сарна. Бурууг хүнээс биш өөрөөсөө хайжээ гэж би чамд дандаа хэлдэг биз. Ер нь тэгээд зээл тавиад ч хамаагүй өөрийн гэсэн орлоготой бизнестэй болох нь л хамгийн зөв юм бэ. Тийм шүү ээж. Тэгтээ дараатай хамтарч ажиллана. Харалта чи тэр орлоготой байна. Өгөөж л байгаа үсттэй. Сэтгэлийн хөөрлөөр шийдээд хоёулаа орлогочгүй юу ч хөө болно шүү. Нэрээч тийм дээ. Ахан байна. Самбуухан байна. Сайн байна уу самбууха? Ахан нөгөөгөө юу болж байгаа 7 хоног чинь 10 хоног болчихлоо шүү дээ дөхөө. Харин тийм ээ, дүүн киногоо нээсэн. Удахгүй өгчнөө за. Санаа зовлтгоо. Минь дөө. Хүүн өдрийн 1% нэмэгдээд байгааг чи мэдчихэл байгаа үстэй. Бити мартаарай.
Тийм мэдж байгаа ойлгож байгаа хаа. За ойлголоо. Тэгээ яриараа минь дөө. За тэгээ хаа. За баярлаа баяртай хаа. Йоо. Өнөөгч. Юу гэж? Гүү яах мөнгө хийцээ өгөх гэж байна. Уг нь манай кино чи 2 кино чадад гарч байхдаа 7 хоногт 25 сая хийжсэн шүү дээ. Тэгтэл өгдөг гэж л дээ. Таан ч хоёлаа нээлтэх өмнө рекламуудад телевизэд орог 16-аас 17 сая төгрөгийн өрөнд орсон байсан болохоор яах ч аргагүйсэн л та. Гэхдээ кино гарч байхад ямар реклама болволтой юм ш. Орж иж байгаа мөнгө рекламд өгөхгүй болохгүй шүү дээ. Хоёулын телевизийн рекламд арай их төсөлчихжээ. Уг нь болно гэж бодсон юм л та. Хөш. Нэг театрын орлогоор баг болчих юм шүү. Чи тэгэл болчих юм шүү л гэдэг хий. Нэг л өдөр наа кино чадсан танаа киног буулгалаа гэвэл яах вэ? Харин тийм ээ. Одоо л чи хэд автгаа хэлсэн үү? байнга залах. Ерөөс уцаахгүй. Юуг нь кино гараад эхэлчихвэл бүх хөрнүүдэд дарчна гэж бодсон чинь бүх юм эсрэгээр болчихлоо шүү дээ. Ер нь лавга маань чи киногоо аваад маргааш хөдөө явъя. Яадаг нь хэдэн төгрөг олвол өрнийхөө талыг гэсэн дарая л та. Тэгээ хөдөөч бас хэцүү л дээ. Хүн үзэхгүй бол тэгээ шатчих. Шаал тэми явдал юм. За. Ямар ч гэсэн найз нь чамд итгэж байгаа шүү. Сайн өдөр ирээ заяа. Болно штэ, аа? Болгоно ш, тийм штэ. Али, буцаагч. Би лавгат яриад. Багшаа, бишээ, дарга. Та юу бодоод байгаа юм бэ? Зүгээр. Гоо багш нь юу бодох вэ? Хичээлээ л. Бодж явахгүй да. Дарга, тагнуулынханд монгол хэл уран зохиолын хичээл тийм хэрэг болд юм уу? Одоо хэрэг болохоор барах уу? Төгсөө минь. Би төгсөө биш тэгдэглээ. Оо нэр нь тэг долоо. Зүгтэй. За тэгэхээр тагнууч тэг долоо. Чи хэрвээ монгол хэлээр сайн мэдэхгүй бол бусад хэлийг ягаад сурч чадахгүй шүү дээ. Тийм болохоор бид нар эхлээд чамайг эртнээ сайн бэлтгэхийн тулд хамгийн түрүүнд монгол хэлийг чинь сайжруулж байгаа байхгүй юу? Ойлгосноо? Гэхдээ би монгол хэл уран зохиолын хичээл сайн штэ. Багш илт сайжрт байгаа гэж ээжд магтаж байна лээ. Оо за. Хоёр шалгалт дээр нь хоёуланд нь он завсан юм чи? Он завсан юм уу? Зүйтэй. За ер нь тэгтээ зөвхөн энэ хичээл дээрээ ч биш. Бусад хичээл дээр бас сайжрах хэрэгтэй. Ер нь биднэрт бүх хичээлдэн онд сурдаг тийм л хүүхд хэрэгтэй байгаа юм штэ. Тэр чи хэцүү штэ дарга. Тэмээ би мэдж байна л да. Гэхдээ ер нь чи нэгэнт л эхлэнээсээ тагнуулж болно. Гэл зөвшөөрсөн юм чинь чи яаж хийж байгаад л чадах хэрэгтэй. Тэгээд чи энэ тагнуулч болохоор өрсөлдөж байгаа хүүхдүүдээс хамгийн хурдан сайжирч байгаа нь тагнуулч тэг долоо байна гэж манай дараа өчигдөр хурал дээр хэлж ийн лээ. Тэгэхээр чамд найдлага байна л гэсэн үг. Би хичээнэ дарга. Хичээлэн эхлэе. Өсдөг. За хичээл.
Тара. Сара. Сара. Үлнэс. Бид офис болчихсон. Ясаага. За, тачгүй та. Урчин хараа овоо сайхан амарч хонлоо. Яваад гисэн. Явсан. Таксинд дал үстэй. Таксинд л явсан. Энэ квадрыг одоо эдгэртэл одоо энд үлээд харах юм байна тийм. Тэгээл гэж бодчихно. Тэгэхээр миний дөө зүгээр гэрүүл суухаар ажил. Тийм ээ. Ямар ажил? Ажил хийж хүлээд ингээд зөнтөл хийх ажил. Би инкваторыг яачаад энэ ажлыг чи хийх юм бэ? Тэгээд ч яваа хідэн төгрөг олоол юм. Та тэгээл юм санаа зовчих юм. Ахын таадаг маш сайн ойлгож байна. Тэгтэл одоо яваг өдөр шинэгүй ингээд зүтгүүлж ягаад нэг өдөр өвдөд хөвчүүл яах вэ? Тэгэхээр харна яах. Хаяч бас тэгж бодох юм. Ингээд энэ хөрөнгөлөө цуглуулсан мөнгө төгрөг гэж байна уу? Байхгүй. Юу ч байхгүй. Тэгэхээр ажил хийх хэрэгтэй байгаа юм даа. Гэхдээ ядахтаа нэг жижигхэн бизнес хийхгүй. Хүнд ер нь мөнгө илүүддэг шүү дээ. Хаа тэгэл өглөө дундгийн. Дараа бол би шүү. Шүний амжилааsh. Таныг ч хоцорчлаа гэж би баярлж байлаа шүү. Ачил бас тийч. Эндээ хөнгөнөөс өгөхгүй шүү. Цагтаах нь цаг барьдгаар сургуульд гайхаж авсан хөө. Сургуультай яасан гэж? Хүй! Та чи яач вэ? Бэрүүтэнхаа та зүгээр үү? Яасан юм бэ? Дандаа зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаар хатуур хөвч ухтаа уян зөөлөн байх юм арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй боо азруу түштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий зүйлээ бүтэн